Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдаагүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Хин нэгэн өрөөнд ороод ирмэгц уур амьсгал өөрчлөгдөж байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Хүний энерги гэдэг махан биеэс нь өмнө бусдад мэдрэгдэж байдаг зүйл юм. Аура бол танаас цацарч байдаг үл үзэгдэгч энерги. Таны оршихуй өөрийн гэсэн жинтэй, мөн хэлбэлцэлтэй бөгөөд таны дуу хоолойноос ч өмнө бусдад мэдрэгддэг. Эрт үеэс эхлээд бусдад хүчтэй мэдрэгдэх энергитэй хүмүүсийн талаар олонтоо дурдсан байдаг. Жишээлх юм бол тосгон дээрээд олны уур амьсгалыг өөрчилдөг бүү зайран, эсвэл маргаан зөрчлийг зүгээр л тайван байдлаараа намжаадаг харизматай хүн. Бүр өрөөнд орж ирэхдээ л бүх хүн хэсэг зур чимээгүй болж цаг хугацаа зогссон мэт мэдрэмж төрүүлдэг хүмүүс хүртэл байдаг. Эдгээр хүмүүсийн нийтлэг зөвлөн дотроос цацрах энерги юм. Энэ удаагийн дугаараараа бид таны энерги хүмүүсийг соронз мэд татаж, бусдыг гайхшруулан хүчтэйг илтгэх тэдгээр шинж тэмдгүүдийг тайлбарлах тул төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Эхний шинж тэмдэг бол таны өөрөөрөө байгаа байдал чинь л бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Зарим хүн гарч ирсэн шигээ хурдан мартагддаг бол заримтай нь үг сольж үзээгүй. Тэдний талаар юу ч мэдэхгүй байсан ч үлдээсэн мэдрэмж нь сэтгэлд үлдчихдэг. Энэ бол харагддаг биш мэдрэгддэг зүйл юм. Хүмүүс хэлэхдээ энэ хүн нэг л онцгой санагдаад байх юм гэж хэлдэг. Энэ бол ердөөл тухайн хүний энергийн далд хүч буюу таны дотоод ертөнц болоод гадагш цацруулж буй энерги хоёрын зохицол юм. Карл Юнг хэлэхдээ хүний энерги гэдэг бие мах бодоос төрүүлж мэдрэгддэг зүйл гэсэн юм. Энэ энерги нь бидний амьдралдаа туулсан бүхэн шингээж авсан туршлага болоод итгэдэг зүйлсээр маань дамжин бүрэлддэг. Хүн өөртөө үнэнч амьдарч эхлэхэд энерги нь улам хүчтэй бас онцгой болдог байна. Энэ бол яг л үнэр шиг хүнд ч харагддаггүй ч хүн бүрт мэдрэгддэг үгүйсгэхийн аргагүй чимээгүй хүч юм. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч үнэр бидний дурсамжийг сэрээж, сэтгэлийг хөдөлгөж, тайвшруулж, бас түгшээж чаддаг. Та хүмүүст ямар сэтгэгдэл үлдээдэг вэ гэдг нь таны дотоод үнэнч байдлын чинь тусгал байдаг. Та өөрийгөө хэн байхаа мэддэг. Бодол, мэдрэмж, үйлдэл нь зөрчилддөггүй хүний энерги өндөр байдаг. Бодол, сэтгэл, үйлдэл гурвыг уялдаа холбоотой байлгах нь тууштай байдлаар илэрдэг. Өөртөө үнэнч, бодсон сансандаа тууштай байдаг хүний энергийн хүч улам өсч байдаг бөгөөд бүдгэрх нь бараг л үгүй. Ийм хүчтэй оршихуйтай хүмүүс заримдаа өөрсдийгөө гадуурхагдсан мэт мэдрэх нь нийтлэг байдаг. Учир нь таны энерги төрүүлж мэдрэгддэг бөгөөд хүмүүс үүнд хариу үйлдэл үзүүлэхдээ ихэвчлэн эсэргүүцэх эсвэл сонирхох хэлбэрээр илэрдэг. Гэвч хүмүүс таныг үргэлж зөв таньж чаддаггүй. Энэ нь таны аура хүчрхэг гэдгийг илтгэх хоёр дахь шинж тэмдгээр тайлбарлая. Хүмүүс таны дэргэд байхдаа нэг л сүрдсэн эсвэл өөрийгөө хүчрхэг болсноор мэдэрдэг. Учир нь таны энерги бусдын доторт нуугдсан, төвжигдсэн зүйлсэд нь хүрч чаддаг болохоор тэр юм. Карл Юнг энэ талаар хэлэхдээ бид бүгд сүүдэр гэж нэрлэгдэх талтай. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дарсан, үгүйсгсэн, мартахыг хичээсэн бүх зүйл юм. Энэ сүүдэр бидний далд ухамсарт оршдог. Тэр сүүдэр хариу үйлдэл үзүүлдэг, мөн хөдөлдөг юм. Өөрөөр хэлэх юм бол таны хүчтэй аура хүмүүсийн дотоод сүүдрийг сэрээж, тэднийг өөртөөгөө нүүр тулахад хүргэдэг. Энэ шалтгаанаар таны оршихуй зарим хүмүүст таатай, заримд нь тухгүй мэдрэмжийг өгдөг. Таны хүчтэй жинхэнэ аура орж ирэхэд зарим хүмүүсийн далд ухамсарт байх сүүдэр тал нь сэрж аюулыг мэдэрч эхэлдэг. Хүн өөрийнхөө жинхэнэ байдлыг нууж баг зүүж амьдарч байгаа бол үнэн гэдэг айдас төрүүлдэг. Тэд таныг буруутгах, дургүй болох нь үнэндээ өөрсдийнх нь дотор дарсан хүсэл, эдгээгүй шархан юм. Гэхдээ таны энэ энерги эсрэг үр дүнтэй ч бас байж болно. Таны энерги зарим хүний хувьд хаалга онгойлгож буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэд өөрсдөө илүү зоригтой, эрх чөлөөтэйгээр мэдэрнэ. Хүмүүсийн хүлээж авах байдал өөр. Зармийг нь сэрээж, тэдэнд урам зориг өгч, өөрчлөлтийг эхлүүлэх сэргэлтийн шалтгаан нь болдог. 3 дахь шинж тэмдэг бол хэрвээ таны аура маш хүчтэй бол амьтад болоод хүүхдүүд байгаль таныг таньж татагддаг. Юу вэ гэвэл аура гэдэг нь орших бүхий л амьтдаас цацардаг сэтгэл зүйн болон энергийн орон зай бөгөөд энэ нь зүн совинтой маш гүн холбоотой байдаг. Амьтад хүнээс илүү нарийн мэдрэмжтэй. Тэдний сэтгэлийг татдаг зүйл бол албан тушаал, гоо үзэсгэлэн, мөнгө биш харин хүмүүсийн дотоод мөн чанар байдаг.
амьтад таны энергийн чичирхийлэл, сэтгэл хөдлөлийг тань мэдэрдэг. Жишээлх юм бол та инээж байгаа ч дотроо төгшөж байвал нохоо үнийг мэдэрдэг. Тэд айдас тайван бос байдал, хайр халамж зэргийг мэдрэх өндөр чадвартай. Таны аура энергийн түвшин өндөр байвал амьтад танд татагдаж, байгалаараа тань руу ойртож, таныг аюулгүй гэж мэдэрдэг. Амьтад хүүхдүүд болоод байгаль гэдэг бүгд амьтай бөгөөд ухамсаргүй орон зайн илэрхийлэл юм. Эсвэргээрээ таны дотор эмх замбраагүй, далд дарагдсан сэтгэл хөдлөлттэй, хуурамч байдал байвал амьтад түүнийгч бас мэдэрдэг. Тэд танаас холдоно, тань руу хуцах эсвэл нуугдана. Энэ нь тэд танд дургуйтай биш, таны энергийг тогтворгүй байгаатай холбоотой юм. Харин хүүхдүүд логикоор биш, энергиэрээ альва зүйлсийг шүүн тунгаадаг. Тэд таны хэлж буй үгийг ойлгохоос өмнө таны нүдний цаадах энерги, хоолой мөнгө, оршихуй мэдрэмжийг мэдэрдэг. Тэнцвэргүй аавраа нь хүүхдийг дүгшээж, тайван бус болгодог бол харин тогтвортой дулаан аавраа нь тэднийг шууд тайвшруулдаг байна. Хэрвээ таны аавра өндөр, жинхэнэ бол хүүхдүүд танд итгэж татагдаж эхэлдэг. Энэ нь ямар нэгэн зүтгэл шаарддаггүй, дүр эсгэгч шаардлага байхгүй. Харин жинхэнэ оршихуй, үнэнч байдал шаарддаг юм. Энэ бол харагдах биш, мэдрэгдэх хүч юм. Таны аавра маш хүчтэй гэлтгэх дөрөвдөг шинж тэмдэг бол та өөрөө хүсээгүй байсан ч бусдад эвгүй мэдрэмжийг төрүүлдэг. Та энгийн байгаагаараа л өрөөнд орж ирэхэд хүмүүс биеэ барьж эхлэх, дуу хоолойны өнгө нь өөрчлөгдөж, нүүрэнд нь худал инээмсэглэл тодорч эхэлдэг. Хэрвээ та бусдад хүндэтгэлтэй, илдэг хандахыг хичээдэг хүн бол энэ байдал нь танд эхэндээ тохгүй санагдаж болно. Гэвч бусад хүн танаас эмээх энэ үзэгдэл нь таны санаатаагаар гаргадаг үйлдэл бус, харин таны дотоод мөн чанарт оршдог юм. Карл Юнгийн хэлдгээр хүн бүр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маск зүүж дүр бүтээдэг. Тэр дүрдээ хит баригдсан хүн хэн нэгний хүчтэй, жинхэнэ мөн чанарыг олж харахаараа өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг байна. Та ямар нэг дүр бүтээлгүй, өөрийнхөөрөө байгаа чин хуурамч дүр бүтээж амьдардаг хүмүүсийн хувьд тохгүй санагдуулдаг. Таны жинхэнэ оршихуй хуурамч байдлыг дарамтанд оруулдаг юм. Тийм учраас хүмүүс таныг бодит байдлаас тань өөрөөр төсөөлж, танд байхгүй дээрэмгүй байдал, их занг олж харахыг хичээдэг. Энэ нь танаас биш, тэднээс өөрсдөөс нь шалтгаалдаг. Таны чимээгүй бөгөөд шийдэмгий байдал тэдэнд хүйтэн, хатуу ширүүн санагдана. Өөрсдийн дотоод гэрлийг олж хараагүй хүмүүс бусдын гэрлийг дайралт мэтээр хүлээж авдаг юм. Та зүгээр л өөрийн байгаа байдлаараа дүр эсгэхгүйгээр амьдрах боломжтойг харуулдаг. Таны энэ бие даасан байдал өөрийн амьдралаа бусдын таалалд нийцүүлэх гэж дүр эсгэж амьдрдаг хүмүүсийг тохгүй болгодог. Бусдын тав тухыг бодож өөрийгөө бүдгэрүүлэх шаардлага танд байхгүй. Энэ нь өөрийгөө үл хүндэлсэн явдал болно. Зарим хүмүүс таны байгаа байдлаас урам зориг авна, харин зарим нь эсэргүүцнэ. Гэхдээ энэ бол өөрсдийн дотоод мөн чанарыг ойлгоогүй хүмүүс тань шиг өндөр энергитэй, дүр эсгдэггүй хүнтэй уулзахдаа үзүүлдэг энгийн л хариу үйлдэл юм. Таны аавра хүчтэй байгаагийн 5 дахь шинж тэмдэг бол таныг орж ирэхэд тухайн орчны энерги өөрчлөгдөх явдал юм. Үүнийг та заримдаа анзаарна, заримдаа анзаарахгүй ч байж болох ч ийм байдал үргэлж танд тохиолддог. Энэ бол бусдын анхаарлыг татах оролдлого бус, харин эсэргээрээ өөрийгөө батлах шаардлагагүй чимээгүй хүч юм. Таныг орж ирмэгц тухайн орчны уур амьсгал өөрчлөгдөж, хүмүүс илүү цэг суух, өөр тийш харж буй мэд дүр эсгэх, зарим нь өөрийн ирэхгүй дуугаа намсадаг. Энэ бол таны хүчтэй энергийн нөлөөлөл юм. Энерги эмчилгээний мэрэгчлэн эрдэмтэн Барбара Браны тайлбарласнаар хүний энергийн нөлөөлөл махан биеэс гадна хүмүүсийн сэтгэл зүй, орчин тойронгээд бүх зүйлтэй харилцан үйлчилж байдаг гэсэн байна. Энэ энергийн нөлөөлөл бидний хинбэ гэдгийг юу мэдэрдэг, юу туусныг хүртэл мэдээлэх чадвартай гин. Таны энерги хүчтэй, цэвэр, үнэн байвал тухайн орчин ямар нэг хүчин чармаалтгүйгээр зохион байгуулалтыг үүсгэдэг. Карл Юнг хэлэхдээ хүний амьд энерги бусдын далд ухамсарыг сэрээдэг гэсэн байна. Энэ энергийн хүч нь төрөмгийлэл шиг санагдагч үнэндээ таны энергийн хүч зэгцтэй байдал юм. Энэ зэгцтэй байдал нь энергийн холбоос үүсгэж орчин тойрондоо нөлөөлдөг бөгөөд та өөрөө үүнийг бүрэн анзаарахгүй байж болдог. Таны аавра хүчтэй байгаагийн 6 дахь шинж тэмдэг бол таны зөн совин орон зай болоод хүмүүсийг хэлбархан уншиж чаддаг явдал юм. Энэ нь логикоос гүнзгий төвшөнд ажилдаг. Яг л харагдахгүй орчны мэдээллийг нарийн мэдрэх чадвар шиг юм.
Та тухайн орчинд ормогц ямар нэг зүйл буруу байгааг зүн совингоороо мэдэрдэг. Уур амьсгал таагүй байгааг шууд мэдэрнэ гэсэн үг. Хэн нэгэн инээж байсан ч тохгүй байдлыг нь та анзаарчдаг. Юнгийн хэлснээр далд ухамсар бэлэгдэл мэдрэмжээр ярьдаг. Харин зүн совин бол таны дотоод чиг баримжаа бөгөөд үннийг харуулдаг. Ийм учраас л та энергийн зохицол алдагдахыг шууд мэдэрдэг юм. Та хэн нэгэн зүгээр мэд дүр эсгэж буйг, тухайн орчин хуурмаг эсвэл аюултай байгаа эсхийг шууд л мэдэрдэг. Заримдаа та энэ бүхэнд өөрийгөө хит ургуулan бодож байна гэж итгүүлэхийг оролддог байж болох юм. Гэхдээ та аль хэдийн үнэнг мэдэрчгсэн байдаг. Таны аавра, таны бие уншдаг. Та бодит байдлыг өнгөн талаас нь давж хардаг юм. Энэ бол энергийн хил. Заримдаа энэ нь чамайг хамгаалдаг бол зарим үед чи хитэх мэдрэмжээсээ болж ядарч эхэлдэг. Гэхдээ энэ бол дутагдал биш. Өнөөгийн ертөнцид энэ бол ховор хүч чадал, сэрсэн мэдрэмж юм. 7 дахь шинж тэмдэг бол энгийн хий дими яриа чамайг ядраадаг. Та цаг агаар хувцас эд хогшол гэх мэт өдөр тутмын зүйлсийн талаар яриа өрнүүлэх үед таны энерги утга учиргүй зүйлсийг таньж мэдэн түлхдэг. Таны дотоод дуу хоолой тань энд байх шаардлагагүй гэж хэлдэг. Үнэн дээр ч тийм байдаг. Та бусдад таалагдахын тулд баг зүүж явдаггүй тул таны оршихуй утга учиртай чин сэтгэлийн харилцааг эрхэмлэж байдаг. Энэ нь заавал гүн гүнзгий яриа өрнүүлэх бус бусадтай үнэн бодит холбоо тогтоохыг хүсдэг юм. Юнг хэлэхдээ өнгөц байдал гэдэг бол чухлыг тойрон эргэлдэх, сэтгэлийн гүнээс бултах нэг хэлбэр гэсэн байдаг. Энэ ертөнц дуу чимээгээр дүүрэнж бодит оршихуйгаар цангаж байдаг. Та бодит харилцааг хүсэж эхлэх үед хүмүүс танаас зайгаа авч эхэлдэг. Тийм учраас ийм гүн оршихуй нь ганцаардал гэх нэг дагалдах үнэнтэй. Яриа цөөрнө, гэхдээ илүү утгатай болдог. Хүмүүс багасдаг, гэхдээ үнэн хүмүүс үлдэнэ. Ингээд эхлэхээр ганцаардал гэдэг хоосон байдал биш, харин шүүлтүүр болж өгдөг. Таны энерги хүчтэй гэдгийг илтгэх 8 дахь шинж тэмдэг бол чимээгүй байдал үгнээс илүүг өгүүлдэг гэх санаа юм. Чимээгүй байдал бол энергийн төвлөрөл. Энэ нь хэрэгцээгүй яриа, хүчээр тайлбар өгөх, бусдад таалагдах гэсэн оролдлогод энерги дэмий үрхээс татгалзаж дотогш төвлөрсөн байдал юм. Тим энерги чангаар хашгирдаггүй, өөрийгөө тайлбарлах шаардлагагүй байдаг. Зүгээр л оршдог, харин яг тэр орших гэдэг зүйл нь л хүмүүсийг татдаг байна. Аураа нь хүчтэй хүмүүс бүхнийг үгээр тайлбарлах албагүй. Чимээгүй байдал нь ямар ч үгнээс илүүг илэрхийлдэг гэдгийг мэддэг. Хэрвээ хүн чимээгүй байхдаа өөртөө итгэлтэй байж чаддаг бол энэ нь өөрийн оршихуйд тайван үнэнч байгаагийн илэрхийлэл юм. Та өөрийн үн цэнийг батлахын тулд чанга хашигчих шаардлагагүй. Таны энерги өөрөө ярьдаг. Чангаар дуугарч байгаа хүмүүс анхаарал татаж болох хэдий ч таталцлыг үүсгдэггүй. Харин хүчтэй аураатай хүмүүсийн бусдад ямар мэдрэмж төрүүлсэн нь л үлддэг байна. Зөв цагтаа дуугүй байх нь өөрөө энергийн нэг хэсэг. Энерги хизээч худлаа хилдэггүй. Хүчтэй энергитэй хүн үгээр биш, чимээгүй байдлаараа бусдад нөлөөлж чаддаг байна. Таны энерги хүчтэйг илтгэх 9 дэх шинж тэмдэг нь хүмүүс танд өөрсдөө ч мэдэлгүй хамаг бүхнээ ярьж эхэлдэг. Та үүнийг мэдэрч байсан байх. Танилцаад удаагүй хүн гинэд сэтгэлийн гүн шарах, бага насныхаа түүх, хүнд ч хилээгүй айдас, гуниг, ганцаардал зэрэгэ дэлгэж эхэлдэг. Тэд тантай хамт байхдаа дүр эсгэлгүй, байгаагаараа баймаар санагддаг. Төрөөхөн л энгийн яриа өрнүүлж байснаа удалгүй нүдэн нулимсаар дүрч хамаг бүхнээ танд уудалж эхэлдэг. Юунг хэлэхдээ дал тухамсарт байгаа бүхэн үргэлж илэрхийлэгдэх арга замаа хайдаг гэсэн байдаг. Тиймээс тухайн хүний дал тухамсар тогтвортой, хүчтэй энергийг мэдрэх юм бол өөрөө ярьж эхэлдэг байна. Та хүний үннийг мэдвч засаж зааварлах гэж оролдохгүйгээр тэр чигт нь байгаагаар нь хүлээн авч чаддаг. Дал тухамсар үүнийг мэдэрдэг. Тиймээс л хүмүүс танд хамгаа ярьдаг юм. Тэд ухамсаргүйгээр маш их зүйлийг ярьсныхаа дараагаар хит их зүйл ярьснаа ухамсарладаг. Гэхдээ энэ бол тэр хүний хувьд тайвшралт, дотоод чөлөөлөлт нь байсан юм. Өөрийнхөө сүудэртээ эвлэрсэн хүн л бусдын сүудрийг тэврэн авч чаддаг. Тиймээс танихгүй хүмүүс танд итгэн бүхнээ хэлдэг байвал та битгий гайхаарай. Яагад гэвэл таны энерги өндөр байгаагийн шинжэм. Таны энерги хүчтэй байгааг илтгэх 10 дахь шинж тэмдэг бол та явсан ч хүмүүс таныг дурсаар л байдаг. Та хаа нэгтэй байсан бол тэр газар, тэр хүмүүсийн сэтгэлд таныг санагдуулах мэдрэмж үлдчихдэг. Хүчтэй аураатай хүмүүс дуу чимээ гаргахгүй ч нөлөө үзүүлж чаддаг.
Зарим хүмүүс яг хажууд нь байгаа хэрнээл бусдад мартагдчихдаг. Харин зарим нь аль хэдийн явсан ч мартагддаггүй. Заримдаа тухгүй мэдрэмж үлддэг бол зарим үед хоосон орон зай бий болдог. Ихэнхдээ та бусдад урам зориг өгч сэтгэлд нь онцгой мэдрэмж үлдээсэн байдаг. Үнийг худалдан авч чадахгүй, хүчээр бий болгож чадахгүй, хуурамчаарч үүсгэх боломжгүй. Энэ бол таны жинхэнэ оршихуй юм. Хүчтэй энерги нь бусдын анхаарлыг татах гэсэн үйлдэлүүдээс хамаардаггүй. Харин чимээгүй байдалд эзгүүдч нөлөөгөө үзүүлж байдаг юм. Таны дотооддоо бүтээсэн бүхэн чинь гадагшаа цацардаг. Таны туулсан зам ганцаардаж өнгөрөөсөн өдрүүдээс ирдэг юм. Олон хүн аврааг гинэт бий болдог зүйл мэтээр ярьдаг. Гэвч үнэндээ танаас цацарч буй энерги бол таны дотор бүтээсэн зүйлсийн үр дүн юм. Энэ нь өвдөлттэй ойр байх, үнэнтэй нүүр тулах үедээ өөрийгөө хуурахгүй байх сонголтоор бүтдэг. Та харанхуйг мэдрээгүй учраас хүчтэй байдаг юм биш. Харин харанхуй дундуур яаж алхахыг сурсан учраас энерги чинь хүчтэй болсон юм. Одоо таны энерги үг хэлэхээс чинь өмнө бусадтай ярьдаг. Энэ бол үйл явц зориг төвчээр хүн өөрөөсөө зүгтгаа болсон үед бий болдог хүч юм. Хүмүүс үнийг гэрэлтэх, татах хүч, өөр төрлийн мэдрэмж гэж нэрлэдэг. Цаашид та дүр эсгэхээ болж жинхнээрээ оршдог болсон бол энэ л өөрөө эргэн тойрны бүхнийг өөрчилдөг. Гэхдээ энэ нь өөрийгөө бусдаас илүү гэж бодох тухай биш, харин илүү сэрсэн, ухамсартай байх тухай юм. Таны дотооддоо хийх тэмцэл гүн гүнзгий, ихэвчлэн ганцаардмал байдаг. Таны байгаа байдал бусдын анхаарлыг татах гэсэндээ биш, харин таны амьдралыг харах өнцөг бусдынхаас өөр учраас л хүчтэй байгаа нь тэр юм. Таны байгаа байдал бусдын дотоод зөрчил, нуугдсан мэдрэмж, шийдэгдээгүй асуудлуудыг нь ил болгож, тэдний доторх үннийг тусган харуулдаг болохоор таны энерги заримдаа бусдыг тавгуудуулдаг. Та үнийг зориудаар хийдэггүй, харин байгаа байдал чинь л бусдыг сэрээж, өөрчилж, тэдэнд дотоод ертөнцид нь эргэлзээ үүсгдэг юм. Та үнийг хүссэн ч удирдах чадахгүй. Дотоод үзэл бодол чинь хэр зэрэг тогтвортой, үнэн байж чадна. Тэр хэрээрээ таны энерги улам хүчтэй, улам бодтой болж бусдад илүү мэдрэгддэг юм. Мэдээж зарим хүмүүс чамайг буруу ойлгоно. Хүмүүс өөрсдийнхөөрөө чиний талаар буруу төсөөллийг үүсгэдэг. Гэхдээ энэ бол бусдад таалагдах гэж бус. Харин өөрийнхөөрөө үннээрээ амьдрах замыг сонгосон хүмүүсийн зайлшгүй туулдаг зүйл юм. Тиймээс бусдад таалагдахын тулд өөрийгөө битгий дар. Жинхэнэ байгаадаа хизээч битгий уучлалтгүй. Бусдын тав тухгүй байдлаас болж алхаагаа битгий удаашруул. Учир нь та тэдний хараахан алхаж эхлээгүй зам дээр аль хэдийн алхачихсан явж байгаа юм. Бидний авра биднийг үг хэлэхээс өмнө ярьдаг. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.